Одоо Авдотья Платоновна хоол сүйдэлсэн Ульянагаас ахиж нүд салгахгүй алсыг нь хуулах биз. Гэтэл хадам их нь орилж хашгирахын оронд бүх гамбирыг бэрийн өмнө овоолж тавиад гудар ус уухгүй гэж тушаалаа. Ульяна үгийг нь дагав. Проска гайхан амаа ангаж сууснаа төлөвлөсөн санаа нь биелсэнд баярлан жуумалцжээ. Хурдлаач хинч Ульянаг өмгөөлсөнгүй. Авдотья нүдний булангаар Просыг харвал бэр хүүхний харц хорлонтой гялалзаж байх нь тэрэ. Бүр баяртай суух шиг санагдав. Муугийн дохио. Ийм хүүхнийг гартаа оруулна гэж яасан ч байхгүй. Яач ч хичээгээд талаар өнгөрнө. Удам муугийнх. Хорон үйл араараас нь хийсээр л байна гэсэн үг. Залтай болохоор бүр аюултай. Хэдхэн жилийн дараа зориг орж бүгдийг нь гартаа оруулна. Авдотья Платоновна амьдралдаа анх удаа барьц алдаж юу хийхээ мэдэхгүй божигджээ. Анх удаа айж хөлсөн чихрэв. Хүнд бодолдоо дарагдан шүнжин хөрөөж хоноод үүрээр шийдэл олсон байна. Агапия муу зүуд манаж хонжээ. Нөхөр хүүхдээ алдлаа. Гэтэл ашгүй сэрсэн ч сэтгэл хөнгөрхийн оронд хоосрох шиг болов. Аймар юм. Хевлийгээ илж үзлээ. Энэ агшинд хүүхдээ гаргамаар байгаагаа ойлгох шиг болов. Аким айлэрт боссон бөгөөд уйлж хөвтэй эхнэрээ хараад ихэд гайхав. Агапия өндийгөө тэврэн авсанд бүрчид сочирдож энгэртэй наан эхнэрийн толгойг илж суулаа. Юунд ингэж уйлсныг нь асуув. Их минь ахиж зоогоогүй байгаа. Агапия хариулж чадсангүй. Зовлон дуудаж муу зүүдийг хүнд хилдэггүй юм. Нөхрийн тэвэрт таавшраад тавьж явуулмааргүй санагцсанд өөрөө ч гайхжээ. Бэр нь өөр болсныг Просковьяч анзаарлгүй яах вэ? Агапия хүүг нь өөр нүдээр хараад байх болж илүү их хичээн ажиллаж завтай үедээ цонхоор нөхрөө харж буй бололтой удаан зогсох болсон байна. Орой үдшийн цагаар залуухаас учиртай харц солилцох нь хадам ихийн гэр хайнууд нь тусав. Бэрийнхэн нүр улс хийж нүд нь гэрэлцэж Просковья ойлгож Агапия Акимд дурлаж бага багаар сэтгэл зүрхэндээ шингээж байлаа. Ингэж дүгнээд Просковья жаргалтай болов. Бэрийнхээ оройн ажлыг хөнгөлж нөхөртэйгөө өнгөрүүлэх цагийг нэмэв гэж санджээ. Акимч бас зөөлөрч тоглоом наргаахийн хүүхэд шиг дүрсгүйтэн тэнэгтэх нь олшров. Их эцэг хоёртой илүү хүндэлтгэлтэй, талархалтай хандна. Просковья хичнээн үгүйсгий гэлээч хүүгээ өдөр ирэх тусам жаргалтай болж буйг хараад сэтгэл нь баяр жаргал думбун байлаа. Ийм явдал болсон нь сайнны тэмдэг биз. Бэр нь одоо тэдний герт нарны хэлтэр хэмэд гэрэлтэн явна. Просковья үчийн цагийг гэр бүлэрээ хамт өнгөрөөдөг заншлаа сэргээв. Үүгээрээ тэрээр Агапияг бүрэн хүлээн зөвшөөрснөө харууллаа. Энэ гэр дахиад инээдхүүр баяр хөгжөөн бий болж амар тайван тав тух ноёлжээ. 5 дугаар бүлэг. Охин минь өршөө. Никодим гэртээ жаргалтай байх болов. Никодим гэртээ жаргалтай байх болов. Үр шимтэй жил ажээ. Ажил хэрэгөөр тожид дуул даагүй бүтэмжтэй сайн явааг өөрийн гавьяа зүтгэл гэж биедээ нааж бодоод толгоныг хөвжүүлж дэвжүүлж яваадаа бардамнана. Харин Просковьяд нөхрөөсөө ялгаатай нь бараан үүлнээс ч баргар дүнсгэр байх болжээ. Сүүлийн хэдэн шөнө хар дарж зүүдлэн шаналж гүцээд байв. Нэг нь нөгөөгөөсөө амар зүүднүүд. Никодим эхнэрийн зан хуурсныг бэрийн амаржих төгсөнтэй холбож бодоод төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Уг нь эхнэртэй хайртай. Зам байдлыг нь анзааръя гэж хичээж явдаг хүн. Гэр бүлээрээ хамт суусан нэгэн өдөш Никодим ажил төрлөө ярих гэж шийдлээ. Баяран хуваалцаж хийсэн бүтээснээ гайхвал ийч гэж санав. Нуух юм. Хүүхнүүд амаа ангаан чагнана. Бахархаа танахгүй суугаан нь. Гэвч ойлгох юмар маруухан улс. Аким хэдийгээр эцгийн ажлыг бүрэн мэдэх боловч гайхаж сүйд болсонгүй. Ядуур ларлаагүй байхад ямар тус байна? Өлсөж зүдэрсэн, архинд живсэн улс барагдахгүй.
Залах удаал өлсөж ядарсандаа л арих гударч яваа юм. Үгүй ядарсныг нь яах вүлээ? Өлсөж өхүүлэлтэй биш дээ. Толгой дээрээ гаргаж бас болохгүй. Аким санал нийлсэнгүй. Никодим хүүгийн цараанаас сэтгэл дундуур байгааг нь ойлгож хаант гүрний тухай үлгэр хэлье гэв. Лилка сонин үлгэр ярих нь гэж ойлгоод Никодимын өөрөө дасгад Агапия сандран ухас хийсэн боловч хатам эцэг нь болиуллаа. Бяцхан охинд сэтгэлээсээ хандж ачшгээ санана. Хаяа эрхлүүлж мөсөн чихэр нууж өгнө. Үлгэр ярьж өгөх нь ч бий. Ихийнхээ ярьдаг гэсэн үлгэрийг санан нэмээд зохиож ярина. Эрт үрдийн цагт шуналтай муухаг нэгэн хүн байжээ. Гүүрийн гэгэнээс үчийн бүрий болтол зарцнаар нь гарах хүмхэлгүй ажиллаж үйл заяандаа гутардаг байж гин. Тэр хүн нэг хүүтэй. Хөөн зарц нарынхаа уйлахыг хараад тусдын болж чадахгүйтэй зүрхэн шимширчээ. Ажил хийх чадлагүй өрөвдмөр хүмүүс өлсөж үхэж байгааг үзээд хамгийн хүрвдэн. Нэг л өдөр энэ бүхнийг залруулна даа гэж бодож явтал тэрийг сорч болж эцэг нь насан өөдвөлж хүүж сохор доглон хүмүүсийг тэжээж тэтгэх тушаал болгов. Маргаашийн талхны төлөө шаналх хэрэггүй дураар дүргэн амьдрах болцоожээ. Никодим дууга хурав. Тэгээд яасан бэ гэж Лили асуулаа. Чи юу гэж бодож байна? Гэд Никодим залжин нэмсэглээд хүүрөөгөө харав. Хүмүүс жаргалтай болсон баг. Бүгдээрээ сайхан амьдэрсэн гэж Лили хэллээ. Үгүй дээ. Бус нь сохор доглончуудаа атаархаж эхэлсэн юм. Үүмэн самуун хулгай дээрэм газар авчээ. Хүмүүс тэжээлэхийн тулд гар хөлөөж тастаж гарав. Тэдний цусанд тосгоны газар хүрэнтэн улаарч амьдрал зогссон байна. Ажил хийх хүнгүй болжээ. Аким эцэгөөдөө харан толгой төхөв. Сайхан сургамж өгсөнд талархна. Никодим Лилиад хандаж яагаад ийм зүйл болсон гэж бодож байна гэж асуулаа. Хүмүүс ажил хийхгүй сайхан амьдрий гэж бодсон хэмээн охин хариулав. Никодимийн мэрэгэн ухаан их таалагджээ. 100 жил, 200, 300 жил өнгөрнө. Тэглээч үрдийн хിവэр үлдэнэ. Үнгүй хоол авахын тулд хүмүүс ядуу тарчиг дахир дутуу болохоос ч сийхгүй дээ гэж Никодим харамссан өнгөөр хэллээ. Тэгвэл хүмүүст туслах хэрэггүй гэж юу? Хэрэгтэй байлгүй яах вүлээ? Сэтгэл санааг нь сэргээж амрааж явах хэрэгтэй. Бүх юм хэмжээтэй байх ёстой. Харин одоо хэвтэж амарцгаая. Гэд Никодим хэсэг дуугаа суужээ. Маргааш завтай өдөр харчуудтай амд явнаа гэлээ. Просковьягийн нүүр зэвхий татаж битгий яв. Гай дуудана. Битгий амд яв гэсэн Никодим ихнэрээ гайхан харав. Ан авд мордолгүй утсан тул үгэнд нь орох бодолгүй суужээ. Просковья харин зүйдээ санав. Шүдэн унаж бас час улаан гол шатаж байгаа байшин харагдсан. Нөхрөө дуутангүйч олоогүй. Зүүднээс болж явуулахгүй гэснийг Никодим мэдвэл авгаа нарын тэнэг зан гэж уурлах биз. Зүүд зүм мэтийн зүйлд итгэдэггүй хүн. Просковья би аль дээрээс хойш явъя гэж бодсон. Гэд Никодим ширв татав. Газар мөргөөдгүй битгий яв. Дими юм бүүер. Агапия дугайл чагнад суулаа. Хатмууд нь удаан толгилцжээ. Хэн хэнэн өөрийнхөө рөл зүтгэж үлдв. Бороска шалуугааж тавилан төөргөө зүхэж сууна. Ирэм ханан бишин дээр хэвтээд ихнэрээ бишрэн харж байв. Бороsia өдөөс нь харсан ч үгүй. Дургуун хүрээд болох биш. Тэнийг имшиг мөртлөө залтайг нь яана. Ор дэрэндээ ормогц мөрийг нь илбэн таална. Бороска гарыг нь түлхэхээр ихнэрийн үүргээ гүйцэтгэхгүй байна гэж ээжтэй хэлэн шүү гэж шивнэ. Шүдэ хаврын тисгээс өөрсдгүй. Бороска энэ бүхэн нэг л буруу шудраг биш гэдгийг мэдэрнэ. Ирэмийг харвал цаадах нь мангартан инээж байна. Бороска буруу хараад тонгоож банзлын хормойг хумхад тэнэг нөхрөн тисгэл алдан займчив. Бүсгүй шалны банзыг хүчлэн үрж урдийн явдлыг дурслаа. Аким өөрийнх нь хийсэн хэрэгээс болж Игнатийг ирж занчихтаа нүдрүүн ширтэж байсан. Бороска тэгэхэд үхтлээ байсан боловч одоо санахад их л таатай санагджээ. Ирэм ялаач алж чадахгүй. Харин Аким жинхэнэ эрхэн. Тэр өдөр Бороскаг боож алхтаж бэлэн байх шиг харагдсан.
Бэрийг нь муучлан худал хов тараав гэж Никодем түүнийг хүчээр нөхөрт мордуулсан нь. Игнат охиноо хүмүүжүүлж дийлэхгүй бол эр нөхрийн атганд оргуулъя гэсэн нь. Ер бүгд буруу мэт санагджээ. Проска ахаад Иремийг ширтэв. Харваас усан тэнэг. Өөрийгөө ч олигтой авч явдаггүй хүн яаж эхнэрээ чанга барих вүлээ те? Ирем эхнэрийн 2 дахь харцыг тэсэлгүй пишгэнгээсээ бууж ирлээ. Сайхан хүүхэн Проска өөрт нь нүд алдаад байна гэж тэр шийджээ. Дөхөж очиод мөрийг нь зөөлөн илв. Проска мөрөө сэгсчин үргэх шахсан бодолтойгоо зууралтан суун. Тэгэхээр Никодем өөртөөгөө зөрчилдөжээ. Иремийн тэнгийг эс мэдвш. Авдотья Платоновтой амьдруулвал хамгийн аимшиг чийтгэл болно гэж тооцоолов. Анд урчтэй. Проска шазаа мушилцв. Гамбирын хэрэгээс хойш хадам ихээсээ айхан багассан юм. Эхний оролдлогоор л мэхэлж дөнгөсөн эмчин нутгийн Салтичийнхаа гэгддэг энэ авгай тийм ч амар хүн биш шиг санагджээ. Ирем их хөөрхий эхнэрийн мушийн инээхийг хараад өөрт нь тал өгөв хэмээн ойлгож мөрийг нь илгээсээ залхан банзлын хормой доогоор гараа явуулж үзлээ. Проска цочин шарлаад Иремийн улаан нүрлүү тийрч орхив. Нөхөр нь айсан нүдээр хараад гуйван ухарчээ. Одоо ээжтэй очиж ховлох биз? Проскагийн хөлсөн чихраад ирэв. Тэнэг хүүдээ Авдотья Платоновна хайртай. Өшгөлсөн хэрэгтэй бэрээ яаж шийдэхийг хэн мэдлээ? Хадам их нь хоньны эвэр шиг мушкад тавьчихыг төсөөлөн Проска зэвхий царайлж суухад Ирем уйлах шахан холджээ. Нүдний нөмнөр хамаг амьдрал нь урсан өнгөрөх мөчөд банзлаас хөөс өөр арга үнэндээ олсонгүй. Ирем амаа ангаагаад байрандаа зогсчихв. Прося энэ агшинд Иремийг ч захирч чадах болсноо ухаарлаа гин. Ухаан суугаагүй залуухан охид хаяа хүний нүд хариулан булай мухаа өгс шивнэлдэж байдагчлан эр хүний толгойг зайдлах ийм амархан байжээ. Тэгтэл гаслан гангинах тухадаад явчихлаа. Авдотья Платоновна бэрийн араас нүд салгахгүй мушгиж санснаа биелүүлэх хүртэл хэтрүүлж идэхгүй гэж шийдсэн байжээ. Проска бол цэрлүүллээгээд улам шүд зүүх аюултай хүний нэг. Тиймээс өөр арга олох хэрэгтэй. Ийм хүнтэй сэрэмжтэй бай. Юу хийхийг нь хинч мэдэхгүй. Өчигдөр давсасгсан маргааш хор холж орхиод гараараасаа өнгөрөн унахыг нь хараад баярлан зогсч мэдхэл хүн. Никодем шийдэх гэж бэр болгож өгсөн шүү дээ. Авдотья хөрөнгө зойроос нь ядуус тарааж өгсөн тэр нэгэн явдлыг мартаагүй. Никодемийг хорхойтой араандаа зуусаар явсан юм. Гэвч энуудад амаргүй хэрэг тулгарв. Проска зах дээр аваачаад сохор зосноос ч өгч болдог оюнготой муу мал биш шүү дээ. Авдотьяд арга чарга олдохгүй шиг санагдаад уджээ. Ямар хэрэг тарьсан бэрийг гэрээс хөөж болох билээ бодоод л байлаа. Эр нөхрийн араар самбагнагч эхнэрт хүмүүс дургүй. Гэвч эцгийгээ гутаан доромжилсан шиг Проска гүтгий гэвэл тэнэг хэрэг. Цуу яриа бол цуу яриа төдий. Бодит үйлдэл хэрэгтэй. Авдотья Платоновна нүгэлт санаа бодож Проскатай нөхөрлөхөөр шийдээд байлаа. Бэр нь хайр халамж үзээгүй. Юмыг яаж мэдхв? Цүү арах байж болно. Охинтойж болоод авъя. Зан чанараар дэндүү адил юм. Эцсийн эцэст Авдотья бүх зүйлээс залхаад байв. Рэдүг бодно. Нөхөртөө хүүдээ найдах аргагүй. Иремийг бол бүр яриад ч хэрэггүй. Харин Прося гарын аясаар зөөлөж болох хатуу шавар. Авдотья Платоновна бэрийнхээ юу хийж суугааг гарахаар шийдэв. Зааврыг нь биелүүлж байна уу? Аль эсвэл залхуурч суун уу? Ингээд гэрт яваад ортол Проска Ирем хоёр нүдний булаанууд ичиж өхмөр юм хийсгээж байхан тэрэ. Тэнэг хүн эцгийн эргүү үгээр эхнэрийнхээ мөрийг илж банзлын хорморон тонгоож байгаад өшгөлүүлэхийг нь олж харав. Авдотья Платоновна энэ насандаа элдвийг л үзэж дуулсан хүн. Гэтэл мань хоёрыг хараад учир тоймоо алдан хэдэнтэй загламайлан залбирчээ. Бэр нь хормоогоо сөхөхтэй зэрэгтэд Авдотья муухай чарлан унаад өгөв. Хэвтсэн чихтэй адар ширтээд учир зүггүй хөхөрсөөр л байлаа. Ийм л тавиланд төржээ.
Бэр хүүхэн энэ янзаар гараач хөргөхгүй хатан гэрт нь аваачих юм байна. Авдотья бодож тунгаснаа ч мартаад дадсан зангаа өөрчлөхгүй гэж шийдлээ. Морины ногт угс татаж авахыг нь хараад Проско шүд зүүн нүдэнв. Цодуулж сураагүй биш те. Авдотья ногтоо далайн оруулахтал Еремийн нуруунд дундуур гууруу татуулан буулаа. Хүүн эхнэрээ дарж аваад хэвтчихжээ. Битгий нүд гэж Ерем эхийн өдөөс хоолой нүдэн бархирав. Авдотья Платон авна тэр чихтэй гацсан зогсоход Ефросине юу болсныг хараад мэлмрүүлэн уйллаа. Амьдралтай анх удаа хүнээр өмгөөлүүлж үзэж байгаа нь энэ билээ. Никодем явах гэтэл юу ч олсонгүй. Просковья хувцаслтыг нь нууцчихжээ. Нөхөр нь айхтар уурлаж бөөн шуугаан дэгдэв. Өөрийнх нь дураар болно гэж бодож л дээ. Яадаг авгаавэ. Гэхдээ тэгэх мөртлөө гэрийн эзэн бол эр хүн гих. Энэ янзаараа ихнэр хаашаа харна нөхөр тийшээ хандах босуу. Просковья гэмээ хүлээсэнгүй. Ойтой мууджээ гэх маягийн хэлв. Энэ зэлийг хэрэглээд удаж байгаа юм. Никодем мэдхгүй л яваад байсан юм. Харин бусад гарчуудын ярих нь тэдний эхнэрүүд бас ой санамж муутай болоод эхэлсэн гинэ. Нэг авгайл бодож олоо биз. Тэгээд л тахан шиг тосгоноор дэгдсэн хэрэг. Заримдаа бодохоор инээдтэй ч юм шиг хүүхнүүд явуургүй залтай болсон. Агапья хоол аягалж яваад өөрийн ирэхгүй инээд нөхөрөв. Хадам эцэг нь эхнэрээ хараан загнах дуулдууч хоолойд нь уцааралга. Просковья ажилчдад тун чухал дүртэй зааварч яваа харагдана. Нөхрийн загнахыг ч тоосон шинжгүй. Хийх ажил их ач хүүгээ төрөхөд бэлтгэж байгаа юм. Өглөө цайлж аваад Аким байшингаа харахаар явахд их нь гансарч хоцров. Өнөөдрөөс өөрийн гараар балгын ажилд орох гинэ. Никодем талах зажилж дүнсийн сун. Лилка хашаанд гүйж явна. Просковья Агапьятай үгсэлхоор дуудлаа. Битгий нүгээч гэж ятгахаар шийдэжээ. Хадмуудаа дассан Агапья дургуйцах юмгүй. Чи Акимтай яриад үз гэж Просковья гуйгаад миний үгийг сонсохгүй. Чиний хүслийг бол бодолцож таарна гэлээ. Агапья толгой дохиод зориг орж асуусан. Би эцгээ хэрэгэд ирж болох уу? Санаа зовоод болдоггүй. Просковья гайхсан боловч юм асуусангүй. Агапьяг эцгийн гэрт очоод иргэж явуулжээ. Хил амийг ч үл тоон эцгээ харах гэсэн юм байлгүй. Игнат өдөржин ажилгүй гиюрч нэрмэл гударна. Огт нь байхгүй, гэр нь ундуй сундуй, хоол цайч үгүй. Хүүхдүүдээ санан чинээ зүүдлээгүй явжээ. Проскагийн заваан зутан ч амттай л байсан санагдана. Яах гэж голдог байв та? Хашаанд байсан хідэн дахиагаа зараад уучсан. Мөнгө зоос барагдахад цааш яаж амь зуух тухай бодох болов. Хоёронтоо Никодем дээр очиж тоглоё гэж шалгаасан цаатах нь үг солиогүй. Хамт балгадаг хідээсээ авах юм байхгүй. Игнатын хувьд ганцаар үлдээд бодолд дарагдах хамгийн аюумшигтай байжээ. Арх уухгүй бол амьдрах аргагүй. Гаслан гуниг нөмөрнө. Таалал болсон эхнэр нь 2 удаа зүүдэнд нь нэрж дуудахад араас нь дагаж явтал сэрчгсэн. Зүрхээ дарж аваад айдас давтаж хэсэг хэвтгэхэд эзэн хоржигнон хонхолцож байв. Нэг шөнө эцэг нь зүүдлэгдэж хараан загнаад гар занган сүрдүүлжээ. Нүгэлтэй буруу амьдрч яваагаа ухаар хүртлээ Игнат хэл удаан шаналсан байна. Хийсэн нүглээ дан залбирал мөрөглөөр намжлах аргагүй. Ингээд өөрийн хувь заяаг гартаа авахар шийдэн охидтойгоо эвлэрье гэж шийдэв. Удаан санааширсны эцэст ямар нэгэн сайн үйл хийх хэрэгтэй гэж ойлгожээ. Агапьяд бэлэг хүргэж өгвөл уучлж магадгүй. Тосгоны ирчүүд анд мордох гэж байгааг олж мэдээд нийлье гэж шийдлээ. Охиныхоо төлөө явъя. Игнатад нохой байсангүй. Өвг эцгээс үлдсэн ангийн хутгал бий. Худалдаж уулгүй үлдээсэн ганц эд. Эрчүүд шоолон инээсэн ч Игнат тоосонгүй. Аз таарны хэмээн найдаж ол зомггүй бол буцаж ирэхгүй гэж дотроо тангараг тавьжээ. Нүцгэн гараарч чадахгүй зэрлэг хавнах юм шүү. Гэвч хүмүүс шоолоод л байв. Инээж ил бай.
Ганцаараа олзтой эрхийг хэн бай гэхүү? Охин доо. Зэхүүдээ авчрах гэж байгааг дээд тэнгэр гэрчилнэ гэж Игнат өчиг өгөв. Зөнтэй хэлсэн болж таарчээ. Өглөө нь жигтэй том бодонгахаа тэрч хөвтөө Игнатыг анчид олцгов. Олзоо алдахгүй гэж эцсээ хүртэл тэмцсэн байлаа. Даанч энэ тэмцэлд ялагч байсангүй. Нүд халтрам дүр зураг. Нэг анчин малгайгаа аван загалмайлав. Игнат хүйтэн хоосон нүдээр тэнгэр ширтэн инээмсэглэж хөвтөн. Охиндоо бодонгахаа барьж өгөөд инээсэн байж таарна. Хоосон гартаа очихгүй. Эцгийн хайрыг үзээгүй Агапяч өөрийнх нь төлөө ингэж хичээснийг ойлгох болно.